Игэн гэрлэн цацруулсаар их говийн наран мандаж шинэ өглөө эхэллээ. Тунгал өглөөний анирыг эвдэж уурхайчин залуусын ажлын алхаа их бүтээн байгуулалтын үйлс эхэллээ. Их ажилдаан яарсан олонний хөлийн дунд хэндэж төдийлөн анзаарагдамгүй шавилгаан бүсгүй ургах нартай уралдан ажилдаан яаран ирнэ. Болгон утгах ажлын байрамч зорин очих ажилсаг бүсгүйч онцгойд юмгүй олонд төдийлөн анзаардахгүй. Тийм ээ. Энэ бол уурхайчдын номын сан. Яаран эрхийн учир гинэ. Эглэнгийн юм бүхэнд авгай их чанар нуугдаж байдгийг монголчууд андахгүй мэднэ. Энэ л жижигхэн байшинд хүмүүний жаргал зовлон дурлал хайр өнгөрсөн болоод ирээдүй амьдралын хамаг утга учирыг сэтгэл зүрхний шингэн гэгэрүүлэх өвдөс үхий олон ном сударгүй. Ийм их өвдөс шингэсэн түмэн гэрэл судар номон уурхайчин залуустан түгэхсэн гэсэн чин хүслээр номын санч үсгүй яаран илжээ. Их ажлын дараа намхан цагаан байшин өргөчг шахан дүүрэх өдөр залуус чухам юу гэж орж ирэхийг бүсгүй сайн мэднэ. Эрхийн хүлээж ихийг бэлдэн. Игээл сүйт залуугаан хүлээх шиг багтлаа. Судар номон хадаг баримтганд орон дээдэлдэг эрдэм төгс дээдэстэн учир тэрэ. Судар номон алтаар бичдэг мэрэгэн дээдсийн үр сад энд ажиллаж байгаа болохоор тэрэ. Судар номон доон зориулж хөшөө босгодог ертөнцийн хамгийн соёл үндэстний удам юм болохоор тэрэ. Номдор мөрөг мүү хэмээн эрдэм уюуныг дээдэлдэг цэцэн бэлэгт төмний нэг нь болохоор тэрэ. Өглөө нэг ажил нэг иймэрхүү хэлсэн бэ. Намаа наагаал. Өглөө ирээл хэдхэн нам бит болохоор хангалт цөөхөн тэгээд уншигч ихтэй болохоор нэлээх нам наанаа. Хүний олон хүний гарт амждаг болохоор. Тэгэл ажил эхлэн дээ. Гол зэвсэг маань скотч үдээсний машаа шүү дээ. Наагаад л. Манай номнууд чинь нэг хоёр ширхгээр тийм юу ачирдаг байхгүй юу? Нэг холноор бид манайхаа авч чаддаг. Тэгэл ганц хоёр ном чинь олон хүний гар дамжихаараа тэгэл ил ихтэл хоочрлол айгу. Их хүмүүс уншнаа. Хүмүүс нэлээд ном уншиж шүү. Хоёр ээлжтэй болохоор нөгөө яадаг энэ нөгөө салсан ном энэ яг салцсан байсан юм уу? Нөгөө ээлжний хүн маань нөхөд ямар байсныг би мэдэхгүй. Тэгэл ингээл авчираад өгч угаасаа л юм байсан штэ ч гэдэг юм уу. Нэг бол салцсан байсан юм аа гэл тэгэхээр би тэгэл хасаар харахгүй болж байгаа юм. Тэгээ яг л би нөгөө энэ намайг өгж явахдаа би өгсөн бол хэрвээ би өгсөн бол энийг чи мэдэн штэ. За энэ нь ингэж юм байна. Салцсан юм байна шүү гэл мэдээд өгч штэ. Хэрвээ салгаад ирсэн байл та энийг наагаад ир гэд явуулж болохоор ахгүй юу. Тэгээ хоёр ээлжтэй болохоор чинь тэгэл за л гэж байгаа юм чи. Тэгэл аваанаа хасаар. Залуучуудын ер нь чөлөө цагийг зөв боловсон өнгөрөх зорилгоор манад юу намаас нэгц учраас хүмүүс ч гэсэн айгүй наашаа ирж ном уншдаг. Тэг нэг цөөрдгөө маа. Гэрээр ном авч уншиж болдог болохоор гэрээр ч гэсэн хүмүүс айгүй их ном авч уншиж. Миний хувьд нэг цөөрж ийн гэж бодохгүй байх. Нэг хүмүүс салбартлан харин ч сайн уншаад байгаа юм шиг санагдаад байна. Хүмүүс ингээл саналуудыг бичиж аваад л байна. Одоо тийм ном уншмаар байна, тийм ном гарсан байна. Тэрийг авчруул танах болох уу гэл. Тийм хүсэлтүүдийг хэрнэ ном уншигчдаас. Тэгэл тэднэрийн бичиж авч байгаа л нэгдсэн журмаар жилд нэг удаа номын шинжилэлт явуулдаг байхгүй юу манайх. Бид нэр одоо тийм ном хэрэгтэй байна гэдгийг нэгдсэн журмаар бичээд оюутлага компани нийгмийн ажилд хариуцсан хүмүүст нь өгнө. Тэд нэр болохоор тэгээд бидний захиалгыг яандаа захиалсан давхар авчирч хангандаа намаар анх манайх ингэж өгдөг байсан гэсэн намайг ажлаас өмнө тэгээд энэ картаар энэ уншигчийн картаар өгөх нэг юу нь болохоор нөгөө ерөөсөө
Харьцуулах юмгүй болохоор хүмүүс нь нэг будаах ч юм уу нэг бол яг тэр чигээр нь аваад тавьчихдаг. Тэгээд нэлийн хэдэн ном алга болсон юм шиг байна. Тэгээл манайхаа сүүлийн үед иргэний үнэмлэхээр цахим үнэмлэхээр өгдөг болсон. Тэр нь болохоор одоо жишээлбэл эрэгтэй гэж яах чинь иймэрхүү үнэмлэх байгаа байхгүй юу? Тэгээ эмэгтэй бас нэг иймэрхүү гэл нэлийн үнэмлэхтэй. Тэгээд нэг хүнд нэг үнэмлэхээр болохоор нэгээс 3 ном алгадаг. Нэг болгохдоо. Тэгэл нийтдээ нэг одоо энэ уншигчдаас нэг 100-аад ном бол гарцсан л байна. Зааланд бол хүмүүс ирж орой шатар даам тоглоно. Ерөнхийдөө шатар даам тоглоол өнгөрүүлнэ хүмүүс. Зарим нэг ганцны хүмүүс ирж сонирхож сунаас 6-аас хойш бол хүнтэй тийм да. Тэгээ өдөр нэг цайны цагаар жоохон даам шатарт нөө амралтын цаг нь учраас ихэнх хүмүүсийн даам шатар тоглоно, ном уншаал суучт. Өөрсдөө л хичээвэл тэгэл заал байна, теннис байна, намын сан байна, интернет чагаар ба гэл зөв боловсон өнгөрүүлэх нөхцлөөр бол айгүй хангаж өгсөн гэж боддتي. Би ч гэсэн өөрөө бас нэлээд цагаас ашиглана ш таас. Теннис тоглоно, цаваараа өдөр цайны цагаараа жимд явна тэгэл ингээл. Угаасаа хотод очихоор ч нэг миний хувьд бол нэг тэгэж жим мэмдэж тэгэж яваад ах нэг зав цаг бол хотод гардаггүй. Энд бол тэгэл ажлын цавчлоо бүх юм ингээл өнгөө сайхан хангаад өгсөн баг. Яач гэсэн. Яг өөрийнхөө ажиллаалсан хийжвэл тэгэл ерөнхийдөө бол бүх юм хангалттай шүү дээ. Хангалт бол аягүй сайд. Би хувьдаа л тэгж боддتي. Хүмүүний ухааныг тэл сэтгэлийн чавцыг хөглөгч судар номоо магтан дуулмаа. Түүнийг бүтээн төрөвч хүмүүнийг магтан дуулмаа. Төмний гэгэрүүлэгч судар номыг бусдад түгээж буйн өөрөө номын садан буюу ухаан далай номноос ихтэй гэдэг. Ажилдаа чинхүү дуртай хэрэг альваад өөрөмсөг хандна. Миний ном, миний ажил, миний уурхай, миний их орон. Ширхэг чулуун хүртэл минийх гэж ерөөс буй бүхнийг минийх хэмээн өөрийнсэнд дотносох тунгалаг сэтгэлийг чухамдаа судар номоос олж авдаг гэлтэй. Төлөөн чигтэл нөхөрсөн. Одоо бас ямар цэцэг гэдгийг мэддэггүй ш. Тэгтэл арчлаад тийм. Өвн би хайсан л юмнаас энэ одоо ямар нэртэй оромол юм бол. Тэгээ алдахгүй л байсан. Их арчлаа. Заримдаа тавч мовчийг арчна. Гой яргаад байгаа болохоор. Гэтэ одоо жоохон өвөл болоод татчих шиг. Энэ минь жоохон ингэж. Намайг ирэх болгоомд л нэг дэлбэн юм тий. Намайг ирэхэд иймэрхүү ургацсан байт. Тэгээл энэ гэж авч сая намайг ирээ 30 оноход ийм том болчихж байгаа. Энэ нас төрөнд норгосон. Намайг ирсэн. Тий. Хүмүүс орж ирээд гой цэцэг байна л гэт. Ямар нэртэй л гэт. Нэг сүртэй байгаад өрслүүлж болох болов гэл хүмүүс орж ирнэ. Нэг дэлбэгийг нөхчөж өрслүүлээд үзээд хий. Би яагаад өгтгүй үгүй хараад. Хайрын санагтаад тий. Өрөөнд томоо л орно. Харин хавралаад өвөл болоод өгч байгаа юм байгаа ч жоохон шарлалын бид нар нь алах юм нөө. Энэ шин цэцэг ингэж явахгүй юм. Гаяа зүртэй. Жаахан дэлхийд иргэний үнэлгээр над. Иргэний үнэлэг айдаагаар хөлчлөхгүй. Иргэний үнэлгээр. За 3 хоногийн хугацаатай хугацаанд авчирна. Тийм ээ. Мэдчихэж байгаа. Салж налцсан урагч юм байхгүй. За. Ярхан хүртэл шүлэг шиг миний монголчууд эрднээс янагш ном судран орой дон залж ирсэн мянган жилийн түүхтэй хард түмэн.
Монгол орны хөгжил дэвшил өөдрөг гэн ирээдүй жухамдаан эрүүл бий саруул ухаантай эрдэм боловсролд тэмүүлсэн монгол хүнээс шалтгааллахын учир оюу толгой компани уурхайчдаа номын сан барьж байгуулж ном сэтгүүлээр хангаж өгчээ. Их ажлын дараа шууган ирэх залууст энэ байгаа ном минь хүрэлцээсэ гэж хүсгүй бодно. Байгаа хэдэн номоо бүгдд нь уншуулгасан гэж хичээнэ. 9 эрднэр номон чимгэлэн бичдэг миний монголчууд ирээдүгэн бүтээн байгуулахын зэрэгцээ ердөө уурхайдаа ганцхан байх уурхайхан энэл жижигхэн номын санд чихтэйхэн дуртай яран ирнэ. За энэ өрөө болохоор хүмүүс чимээгүй орчинд ном унших хичээл хийх сонирхолтой байдаг ш зэрэг хүмүүс. Тийм хүмүүсийг энэ өрөөнд оруулж намайг уншуулж хичээл хийх нь хийдэг. Миний ээлжинд л 2 хүн ирдэг байгаа. Тэр 2 хүн нь болохоор одоо сая өчигдөрхөн амарчлаа нэг нь болохоор амраад илэрч явцсан байсан. Тэр 2 хүн бол байнгын тарчирч хичээл хийдэг байна. Манай энэ намын сангаас зорилго нь тэр юм чинь. Энэ ажлын талбайд ажиллаж байгаа тий энэ төслийн талбайд ажиллаж байгаа ажилчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх. Тэгээд үр бүтээлтэй сурч мэдэх тэр зав тийм л зорилготой. Тэгээд бусад цагаар бол энэ хэсэг ах нар ирж шагаа аруулдаг байгаа. Шагаа аруулах хэрэгсэл нь болохоор тэр сум хашлага болохоор өөрсдөө авчирдаг. Ингээ ячдаг. Тэгээд манай хашлах сан байх. Энэ сум нь байх хэвээр. Энэ яг үндсэн юм болохоор шагаа аруулах зорилготой хүмүүс энэ бөглөө тавиад тоглолт юм билээ. Энэ нөгөө тохиолж ахгүй юу? 9 тохиол зүйтэй ингэж л тоглолт юм байлээ. Би ирээд мэдээ. Тэгэл шагаа аравдаг хүмүүс нь шагаагаа армана. Их ажлын завсралгаар уурхайчин залуус чөлөөт цагаан өнгөрүүлэх таатай орчин бүрдэжээ. Цагаан ашиглан найз нөхөдтэйг уулзаж, тоглож наадан залуу насны гэрэлт өдрүүдийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлнэ. Хожим эрхэн дурсахгүй их бүтээн байгуулалтыг цугтаан бүтээсэндээ бахархах болно. Залуу насны цог хиймэр гэдэг даанч сайхан илүү сайн сайхан, илүү гэрэл гэгээд маргааш руу тэмүүлсэн өнөөдрийн завгүй өдрүүд. Энэ л их ажлын аль заваар нь уншиж, судлаж, аль заваар нь тоглож наадна вэ гэлтэй. Аргагүй л цэлмэг залуу насныхан галд лөөр бадарч яваа залуус илүү ихийг мэдхийг хүснэ, илүү ихээр шунан тэмүүлнэ. Орчлон ертөнцөөр оюун бодлороо хэрэн хэсүүчлэх юутай сайхан. Биеийн алчаал тайлж сэтгэлийн цэнгэл идэлнэ. Илүү их эрч хүч ихэд тэмүүллийг олж авах шиг санагдана. Номын сангаараа орж дуртай номоо сонгож аваад гэртээ тухалж байга орч ном умартан номын ертөнц рүү шумбан орно. Уншиж байгаа номынхоо баатар нь болж хайрлаж дурлан үзэн ядаж эсвэл цаг хугацааг алгасан эртний хүмүүстэй хамт түүдгийн гал дээр мах шарж эсхил споколтой ном хийлцэн дурлсан бүсгүйдэн хаягдаж болдуйтын арвжаатай найраг хэлэлцэн эсвэгөөс Эйнштейнтэй маргалдаж одон орныг дурандан бодлогосорч нацаг дорчтой хамт нансал мааг магтан нарийн сайхан хэрийг тал дүүрэн цангин нуулан дуулна. Аль эсвэл хүний биеийг судалж хүч дэлхийн тогтцыг тодорхойлж огт мэдэхгүйгэн олж мэдээд огл харайн гайхан шагширна. Ийм л учраас тэд их ажлынхаа дараа номын сандаа ирэх дуртай. Эрхэм баян эрдэм ном хэмээн ухаант дэвс сургажээ. Магад үннийг мэдэж аваад өнөөдрийн амьдралаа цогцлооно. Маш их хичээн судалсаар ашиг зүвийг үйлдэнэ. Уйдах завгүй залуу насны жимгэн бэлэг оюун буюу улс гэрийн бахархал нь эрдэм төгөлдөр хүмүүн буюу хөдөө хэрийн алсад их уурхайн дэргэд жижигхэн цагаан байшинд номын солонго татаад хүний сэтгэлийг дуудана.
тунгалагаар өрөөнд сэвшин орж ирэх шиг сэтгэлийн ертөнцид олгилж амьдрахын тэмүүллийг өдөөгч ном танаа мөрөг мүү, ном танаа шунан дурлам уу. Манай ирээдүйн зохиол хөрлөдсгүй. Манай ирээдүйн зохиолч сайхан зохиолоод байдаг шүү дээ манай ирээдүйн. Ямар юм. Тэр нь уншдیں۔ Даа би. Бүх юм л манай компани гараад манай компаниар дамжиж байгаа юм чинь гал тоогоо байна. Одоо энэ recreation center байна. Тэгээд манай намын сан үйлчлэгээний зориулалтаа бүхэл үйл ажиллагаа нь манайх хэрэгжүүлдэг. Ер нь мундаг компани шүү. Барахдаг. Одоо хэдийн түвж шөндөл болжээ. Цаг хугацаатай уралдсан их ажлын дараа сайн амрах хэрэгтэй. Хийж бүтээхийн их хүслээр маргаашийн нартай зологно. Маргаашийн ургах наран их орон даяар илүү сайн сайхныг их аз жаргал амар төвшин амгалан жаргаланд амьдралыг бэлэгдэн бүр томор манхайтал мандах болно. Их ажлын дараа